Read Podcast. Урлаг уран сайхан хийгээд гоо зүй бол бидний амьдралд өнгө нэмэгч утгыг тодорхойлогч гэж бодогдохоор юм. Эмх цэгцгийн өнгө үзэмжгүй зүйлс дундаас уран сайхан нь тодрон харагдана. Харин тэдгээрийн бүтээгчид болох уран бүтээлчид бол ялгах, бүтээх, урлах мэдрэмжүүдээрээ нийгмээс ангид бүлгэн болдог. Тэд философичдод тун төстэй судалж боловсруулсан санаагаа бүтээлээрээ илэрхийлж харилцагчдаа тэдний бүтээлийг тайлж унших даалгаврыг үлдээхийг эрмэлздэг. Гэвч дээрх тайлбар бол уран бүтээлч бүрд тодорх зүйл биш ээ. Бүтээлч гэх үгийн өмнө уран гэд байгаа нь утга учир нь билээ. Энэ тэндээс эвлүүлж бүтээсэн ядмаг зүйлс бус цаг хугацаа, орон зай, оюун ухаан зэрэгт мэдрэмжтэй хандсаар ирсний дүнд бүтээл төрөх агшин ирдэг. Ингээд л урлан бүтээлч хүмүүний сэтгэлгээ сэтгэхүйн хэрхэн хөгжиж, хэрхэн ажиллаж вэ гэдгийг бүтээлээр нь мэдчихдэг. Гоо сайхан ертөнцийг аварна гэж Фёдор Михайлович Достоевский хэлээд 200 жил болжээ. Уудам зориг утга учирын төлөө амьдрахад гой сайхан эмх цэгц зохион байгуулалт танд ихээх нөлөөлнө гэсэн утгатай үг юм уу да. За ямар сайн байцгаана үзэг сонсогчдаа манай миний подкастын дахин нэг шинэ дугаар эхэлж байна. За энэ удаагийн сэдвээр бид нэр урлагаар амжилт олох асуудал хүнд байдаг хэдий ч амжилтыг бас юугаар хэмжих үү гэдэг нь сонин. Тэгээд амжилт гаргахын тулд мэдээж яг уран бүтээл сэтгэхүй гэдэг зүйл чухал нөлөөтэй гэж бодоод яг энэ сэдвийг барьж аваад ярилцахаар шийдсэн байна. Тэгээд энэ сэдвийн дагуу уран зураач манай Хоснаран ах маань бай Хиско ах маань үргэлжирчээ. Сайн байна уу та? Сайн байна. За манай урилгыг аваад манай подкастын зочноор оролцсонд баярлалаа. Урьж оролцуулж аваад маш их баярлалаа. Уламжлалын дагуу бид подкастынхаа оршил хэсэгтэр ерөнхий асуулт асуудаг. Тэгээд энэ талаар болохоор дүрслэх урлагт татагдаа орсон таны шалтгаан чи юу вэ? За тэгээд замлын талаар товч ярил. За яг ер нь бол би бол тэгж л одоо нөгөө хүн нэг багасаа нэг юм яг тодорхой нэг юм сонирхолтой ч юм уу те нэг юм байгаагаа мэдэрдэг ч юм уу те тэгэхээр яг цэцэрлэгт байхасаа сандаа ингээд хүүхдүүдтэй бүгдээрээ суугаад зураг зурж байхад ингээд яаж ч нэг арай нэг гайгүй зураад байгаа ч юм уу те тэгээд багш нар ч гэсэн яг тэр чинь ингээд анзаараад жоохон дэмждэг ч юм уу нэг тиймэрхүү юм анзаарагдахаар ингээд хүн ч өөрөө бас бодож эхэлдэг л баг л та те тэгээд ер нь бол нэг багасаа нэг тиймэрхүү мэдрэмж авч яснаа сандаа ингээд бараг нөө 24 цэцэрлэгт явдаг гэсэн байхгүй. Тэгвэл нэг шалгалт малгалт ирэх гэж байсан юм. Багш нар нь гівгэнт ингээд өдрийн цагаар унтах хэрэгтэй байх. Чин унтахгүй босгож ирээд ингээд баахан зураг мөрөг зурулж байгаа байхгүй. Нөгөө шалгалт малгалт комиссийнхан л ирсэн юм шиг байна. Тэгэхэд ингээд ханаараа гой зурагтай байх гэдэл намаа одоо надаар ингээд баахан зураг мөрөг зурулж ирсэн. Нэг тийм түүхээд. Тэгэхээр ингээд тиймэрхүү жижиг сажиг зүйлүүдээс ингээд бас мэдрэмж аваад одоо нөгөө ээж аав эмээгийн ажиллаас нь одоо ажилтны хүүхдүүдийн зургийн тэмцээн ч юм уу тийм болоо. Тэр мэрэнд нь ингээд оролцоод явдаг л байсан санагдаад. Яг хуу нэг Монголын нийгэм тэр үед ч ингээд арай өөр байсан болохоор би яхааргүй ингээд яг нэг ер бусын ч юм уу одоо байхгүй зүйл рүү ингээд татагддаг. Тэр нь яг урлагаар уран бүтээлээр яхааргүй нэг юм уран зөгнөлтөө ч юм уу одоо бодит биш одоо нэг тийм escapist юм дуу ингээд орж байгаа байхгүй. Тэр нь ерөнхийдөө ингээд намайг яг нэг мэдрэмтгий үедээ ч юм уу одоо англиар бол impressionable age гэж байдаг. Яг нэг юмыг хүлээж авдаг тийм насан дээр яг нэг бас тиймэрхүү зүйл рүү татагдаж ороод одоо comics тэ одоо энэ fantasy sci-fi маягийн тиймэрхүү зүйл рүү их одоо уран зөгнөлт одоо Европын юм дуу ингээд татагдсан болохоор өнөө хүртэл яг тэр нь яваад идэг ч юм уу. Тэгэхээр нэг тийм тал байна. Тэгээд ер нь бол яг ингээд одоо ингээд эргүүлээд бодоход яхахгүй нэг эрхчлөө гэдэг зүйл бас яг намайг их татсан гэх юм да тий. Яг одоо ялангуяа нэг өсвөр насны үеэс ингээд яг мэрэгжлээ сонгох үе таарна шүү дээ тий. Тэгэхэд
яг ингээд би хэн болох вэ? Би юу нь хийн бэ гэл ер нь нэг тийм асуудал гарна шүү дээ. Хүн болгоно. Тэнгүүд яаж ч гэсэн ингээд зураг зурах дуртай. Зурагнаасаа би амар их юм одоо гоё мэдрэмж авдаг те сэтгэл ханамж авдаг кайфтай зурдаг те. Тэгэхээр яаж ч гэсэн за ер нь бол зурах бол миний ирээдүйн байна гэж би анзаарч ирсэн. Тэгээ нөгөө талаасаа яг хамгийн одоо жоохон гэж үгүй нэг эсэргүү маягийн л хөвгтөөсөн л та яг сүр насандаа бол амар панк болсон. Тэнгүүд ингээд яг өөрийнхөө хамгийн эрхчлөөтэй байдаг хүн гэхэр хин байх л уран бүтээлч хүн л байна. Тэгээ артист хүн. Тэнгүүд за ер нь би ийм хүн болмоор байна гэд ингээд нэг мөсөн шийдэжсэн ч юм уу. Тийм байгаа. Яг тэр шийдсэнс чи хоо шийдэн жил өнгөрч байгаа. Юу гэж бодож байна? За тэрийг одоо шийдэхэд за мэдгүй. Би бол нэг 15 автаагаас хойш ер нь баг мэдэрсэн гэх юм уу 15 6 та тий. Одоо 45 хүрчлээ. 30 жилийн өмнө гэх юм. Энэ хооронд бол урлагийн жанр гэдэг ч юм уу урлагийн төрлүүд бол маш олноор төрж өөрчлөгдөж байгаа бах тий. Тийм дээ. Яг ер нь тэгэл яг урлаг гэдэг чинь ингээд бас өөрөө хүний хөтлөөд явцдаг зүйл байхгүй. Тэгээ одоо би хизээч одоо ингээд хан дээр зурдаг ийм томоор зурдаг хүн болно гэж мөрөөдөж байгаагүй төсөөлж байгаагүй тийм зүйл багт ингээд урлаг намайг хөтлж явсараад граффитич болгоод ханны том зураач болгоод ингээд янз янзын юм руу чирээд байгаа байхгүй. Тэгээ ингээд яг юмаа хийгээ явж хахад л чинь ингээд бүрэлддэг бас тийм тал байна. За баярлаа. За яг ийм болохоор одоо доор хаяж одоо манай үдгс сонсогчид сая сонссон байх доор хаяж одоо 30 жилийн experience байна. Тэрнээс өмнө одоо хэдэн жилээс бас явсан юм байна. Тэгээд ийм учраас манай Хиско ах маань уран бүтээл сэтгэхийн талаар ярих гэж байгаа юм шүү. За тэгээд дараагийн оншил асуултын миний хоёр дахь бэлзээ асуулт байна. Тэр нь болохоор уран бүтээлчийн онгод гэдэг зүйлийн талаар асуусан. Онгод одоо зарим хүмүүс болохоор өөрөө одоо би онгодтой үедээ хийсэн бүтээл гэдэг ч юм уу онгодгүй үедээ хийсэн ч юм уу гэдэг ч юм уу янз бүрийн л онгодын талаар л яриад байдаг. Тэгээд энийг та жоохон яг харахгүй онгод гэдэг бол мэдээж яг л нэг Монгол сэтгэлгээний өв соёлын юм явж байгаа юм л да тий. Гэхдээ яг ингээд барууны ч юм уу бусад одоо соёлуудад бас яг тиймэрхүү ойлголтууд л явж байгаа шүү дээ. Тэгээ ямар нэг юмнаас сэдв авах, санаа авахтай ингээд нэг inspired болох гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр яг онгод орно гэдэг нь болохоор миний зүгээр яг нэг болохоор тайлбарлахаар миний л зүгээс яг нэг явж байгаа үйлдэл одоо орчин тойронд явж байгаа үйлдэл те. Ер нь бол байгаль дэлхийн бүх юм чи өөр юм гэсэн үйлдэлтэй явж байгаа те. Тэгэхээр ингээд олон хүмүүс нийлээд ингээд үйлдэл нь одоо нийгмийн одоо нэг юм үйлдэл явдаг ч юм уу те. Тэгээд дээр нь одоо шинэ бас өөр зүйл рүү одоо үл мэдэх тийм одоо мэдээлэл зөндөөл юм байгаа л бах те. Одоо сансрогт руу чи ийм том газар багт ч те. Тэгэхээр тэр нь одоо нэг ингээд уран бүтээлч хүн өөрөө бас яг ингээд нөхцөл байдал олон төрлийн элементүүд нь бүрэлдээд тэгээд яг тэр нэг үйлдэлт нь ингэж одоо ордог ч юм уу нэг тиймэрхүү үед ингээд яг өвөрмөд санаа төрөх ч юм уу те шин санаа шин мэдрэмж те авахыг л хэлдэг болов гэж боддог байхгүй. Гэхдээ тэр бол ингээд яг ингээд сууж агаад те юм хийхгүй ингээд хүлээж агаад мэдэрдэг зүйл биш. Огт биш миний хувьд те. Яг ингээд юмаа хийж ах үйл явцын дунд бүрэлдэж тогтож мэдрэгддэг тийм зүйл л. Тэрнээс одоо шинэ нэг онгод орохгүй байна гэж суугаад байгаа хүнийг бол би зэмлэн те. Чи одоо зүгээр л залхах хүнийг л хэлнэ шүү дээ бол. Яг ингээд болохгүй байсан ч гэсэн чинь урлаг бол ерөөсөө тэмцэл байхгүй. Болохгүй байх ч гэсэн ингээд зүтгүүлж лаажж тэр дундаас нь ингээд алдаа хийсэн ч гэсэн юу давтаж хийхгүй гэдгийг сурах боломж тий дандаа л тийм л байх хэрэгтэй байхгүй. Шинэ юм хийлээ гэхэд амжилттай зүйл хийлээ гэхэд яагаад амжилттай болчихов гэдгийг нь бас судлах, мэдрэх, одоо ойлгох тийм процесс байхгүй. Одоо уран бүтээлч процесс гэдэг чинь тийм байна. Тэгэхээр одоо яг онгод бол яг тэр үйлдэл нь ингээд яг огтлцоод яг нэг юм нөхцөл байдал нь бүрэлдэхийг л хэлдэм болоо да. Аим гой тайлбарлаж байна та. Яг одоо юу ч яг хүн яг ингээ юмаа хийж явах явц дунд нь ордог болохоос онготой үлээн гэж байхгүй гэдэг асуудал байна тий. Тэгээ та болоод жишээл олон улсын уран бүтээлчтэй бас их хамтарч ажилладаг. Тэгээл багаан ажиллагааны бас граффити
аюух багаар хийдэг тийм өдөр зураг таардаг. Ингээд дунд нь явж байгаа нэгнийх нь хонгот нь орцсон ч юм уу те. Тиймэрхүү өдөр зураг их харагддаг бах те. Харагдана тий. Яг тэгэл угаасаа ойлгомжтой ингээд нэг яг нөхцөл нь бүрэлдээд яг нэг онгод нь орцсон байгаа хүн гэдэг чинь ингээд баг зүгээр л амар энергитэйгээр те итвэтэйгээр ингээд амар дур одоо гаргаж те одоо хайр илэрхийлж одоо зурдаг гэх юм уу. Юм ингээд баг шууд биеэс нь урсаад гардаг ч юм уу нэг тийм мэдрэмж явдаг байхгүй. Заримдаа ингээд 80 хичээсэн ч гэсэн тийм явахгүй өдөр байна. Тэгэхээр ингээд ямар ч төвшингийн ямар ч мэрэгжлийн одоо тийм уран бүтээлч байхад сайн ч өдөр байна, муу ч өдөр байна тийм. Яг ингээд бүх юм нь бүрэлдээд яг нэг жинхэнэ одоо өмнөх одоо тооцоолсон тийм бодож боловсруулсан санаа нь одоо тэр чинь бас нэг том хэсэгтэй уран бүтээл яг юу илэрхийлэх тэ одоо ямар одоо тийм одоо мэдрэмж хүн төрүүлэх гэж хийж байгаа бүтээл бай тэ. Хоёрдугаарт гүйцэтгэлтэй одоо энийг яаж тэр санаагаа одоо техникийн талаас нь одоо ур чадварын талаас нь яаж тэрийг оновчтой илэрхийлэх вэ гэдэг ч юм уу ингээд олон төрлийн юм явна л та. Тэгэнгүүт заримдаа ерөөсөө тэгж нэг бодох эргцүүлэх шаардлагагүйгээр ингээл орол бүтээл гараад ирдэг байхгүй. Тэр бол яг нэг онгод гэж тайлбарлахаас өөр аргагүй шахуу те ингээд зүгээр ингээд санаа орж ирлээ. Яг тэр өдөр нь одоо шинэ би бүх бие махбод нь ч гэсэн ингээд нэг яг нэг бэлэн үед таардаг ч юм уу те. Тэнгүүд ингээд шууд бад гэж гараад ирдэг те. Одоо юм санаа нь орж ирэхэд өөрөө бас бэлэн байх хэрэгтэй ч юм уу те. Нэг тийм ба. Тэгэхээр одоо бэлэн байна гэдэг чинь байнгын бэлтгэлтэй одоо байна гэсэн үг шүү дээ. Байнгын юмаа хийж байгаа хүн л те одоо машин барьдаг хүн зүгээр л энгийн жишээ дээр харахад ингээд байнга жолоо барьдаг хүн бол ерөөсөө машин барих талаар бодохгүй шүү дээ. Тэнгүүд ингээд одоо шинэ ямар ч гэрлийн төхөө бүгдээрээ ногоон хасаар ингээд яваад өгнө шүү дээ. Тийм нөхцөл байна. Тэгэхээр чинь зарим үед ингээд одоо хэрвээ за нэг жил машин барихгүй байж байгаад явъя л та. Тэнгүүд ингээд яаж ийсэн гэл нэг бодлоо шүү дээ хүн чинь. Тэгэхээр одоо нэг тэр үйл явцын дунд гэдэг чинь тэрэндээ л юмаа хийж байгаа хүнд л яг тэрийг нэгдүгээр мэдэрч явж байдаг. Тэнгүүд тэр мэдрээд ороод ирэхэд нь яг ингээд өөрөө бэлэн сэтгэл санаа те бие махбодоор бэлэн байх тэр мөчийг хэлдэг юм. Тийм л. Nice. За яг үндсэн хэсэг рүү орох гэдэг. Тэг үндсэн хэсэг орохынхаа өмнө би болохоор манай подкастын спонсор байгууллагын талаар мэдээлэл хүргэдэг. Тэгээ энийхэн талаар ярих гэсэн. За манай энэ удаагийн подкастын спонсороор Bolorsoft компани Bolor Toll гэдэг захим толгойчиг оролцож байна. Тэгээд хамгийн баялаг үгийн сантай Монголын хамгийн анхны олон хэлний захим төл гэж явдаг. Тэгээд алдартай төл. Оюутан хүн болгонд бол гадаадд сурдаг. Сурсан оюутан болгонд л одоо яг айгүй хэрэглэгдэх зүйлтэй. Харин тийм ер нь бол яг эрдэм чамдан суралцж байгаа хүмүүс зориулж ер нь анханаас нь хийсэн буюу одоо нэг үгийн утга, үгийн орчуулга байж болох бүх утгаар нь гаргаж ирж чаддаг. Тэгээд үзэгчид өөрсдөө бас энэ дээрээ үгнүүд дээр бас жин тавьж болдог байгаа. Тэгэхээр хамгийн илүү одоо илүү үгэнд орчуулга дээр хамгийн нөгөө хүнд жинтэй буюу хамгийн илүү оновчтой тийм илүү primary гэхэлээд юу гэвэл primary байж болох орчуулгыг илүү дээр нь гаргаад ирээд тавьдаг гэсэн үг. Гэх мэтчлээ одоо энэ толны захим толны хувьд бол маш яг хэрэглэгчд өөрсдөө хэрэгэлдэг маш гоё тойл байгаа. Тэгээ дээр нь би бас дурдах хэвээр гой фичерүүдийг танилцуулахад Монгол үндэсний бичгийн хувилбартай буюу бүх үгнүүдийн монгол бичгийн хувилбарыг та кириллээр хайгаад эсвэл англиар хайсных нь орчуулсан кирилл орчуулгын дор монгол бичгээр нь харж болно гэх юмжил монгол бичгээ бас болортлоос сурах боломжтой шүү гэсэн. За тэгээ үүнээс гадна дэ зэрэг мобайл хувилбарын сая шинээр гарсан аппликейшн хувилбар дээр гарч байгаа нь юу гэхээр офлайн буюу интернет хүсүүлжээгүй үед ашиглах боломж нь дахиад бүрдээд эхэлж байгаа. Тэгээ мөн бүх үгнүүд нь чимээгээ технологиг ашиглаад буюу бичвэрээс яриа болгодог технологиг ашиглаад бүх үгнүүдийн зөв дуудлагуудтай харах боломжтой. Тэгэхээр
монгол хэл сурах гэж байгаа гадаад хүмүүс болон англи хэл сурах гэж байгаа монгол хүмүүс гэдэг ч юм уу те. Герман, монгол, орос, солонгос өөр хэдийл байгаа л ямар ч маш олон хэлүүд байгаа. Тэгээ тэр бүх үгнүүдийн дуудлагуудыг авах боломжтой. Яста мундаг болсон байна уу? За энэ манай болор талмын энэ удаагийн дугаарыг хамтран ширүүлж байна. За баярлалаа. За манай подкаст энэ хэсгээр үнцэн хэсэг маань эхэлж байна. Тэгээд мэдээж хэрэг өнөөдрийн сэдв бол уран бүтээлч сэтгэлгээний талаар ярилцж байгаа бид хоёр. Тэгээд уран бүтээлч сэтгэлгээ болон сэтгэхүй хүн болгонд байдгүй гэдэг талаар асуух гэсэн. Тэгээд дээр нь бас одоо яг энэ сэдв хоёулынх нь сонгож байгаа сэдв уран бүтээлч гэдэг үгийг яриад байгаа. Тэгэхээр уран бүтээлч гэдэг хоёр өөр үг байгаад байдаг. Англи хэлэн дээр нэг үг байгаад байдаг. Тэгэхээр бүтээлч гэдэг нь болохоор нэг өөр үг те. Уран гэдэг нь нэг өөр үг. Тэгэхээр та нэр томьёоны хувьд бас нэг жоохон тайлбар өгвөл. За. Яг ер нь бол бүтээлч одоо тийм зан чанар бол хүн болгонд л байдаг л зүйл. Одоо хүүхэд болгонд л уран бүтээлч байдаг. Зурх дуртай, өөрийнхөө яг ингэ бодож модох фильтр гүйжинхэн гэл яг өөрийнхөө юмыг илэрхийлдэг те. Одоо нэг бодлын хамгийн төгс уран бүтээлчд бол хүүхдүүд байхгүй те. Олон юм бодохгүйгээр шууд ингээд байгааг юм ингээд яг өөрийнхөө илэрхийлж чаддаг. Тэгэхээр одоо эргээд насан турсан уран бүтээлч бол баг нэг тим энерги авах гээд хайгаад явдаг ч юм уу гэж бодогдох байхгүй нэг бодлын. Тэгэхээр тэрийг ингээд одоо эргцүүлээ бодвол ингээд яг одоо хүн болгон ижилхэн биш те. Ингээд зарим хүн ингээд яг тэр одоо бүтээлч тэр одоо хандлага нь ингээд яг илүү түлхүү гараад ирдэг ч юм уу те. Арай нэг илүү их хувийг нь эзлээд байгаа ч юм уу. Тэр хүмүүс нь ингээд явсараад явандаа уран бүтээлч болдог баг те. Тэгтээ бол хүн болгонд яг чинь угсаал хүн төрөлхтний түүхэнд бол байнгын явсан мэрэгжил болгоны хүнд яг тийм жоохон янз янзын хэмжээгээр тэгтээ яг нэг тийм уран сэтгэлгээ уран одоо тийм одоо юмыг одоо асуудлыг шийдэх тийм одоо чадвар ч юм уу те ингээд нэг байдаг гэж би боддог байхгүй. Тэгжээж өнөөгийн бүх технологи те аж амьдрал нийгэм чинь ингээд урагшлаад яваад твшээд яваад байгааг нь л нэг хэлбэр жишээ шүү дээ те. Зүгээр яг уран бүтээлч одоо гэдэг талаас нь харахад бол яг илүү одоо нөө яг хийсвэр сэтгэлгээний тал руу те ингээд илүү юмгаа хөөдөг хүмүүс ч юм уу те яг нэг бодлоор юу гэж болох юм одоо зарим талаараа хүмүүсийг шүмжил одоо нэг юм яг нөө англиар л үг нь орж ирээд байна л да. Гэхдээ одоо яг зүүдэн дундаа амьдардаг хүн шиг гэж яддаг байхгүй одоо нэг тийм dreamland те одоо яг нэг зүгээр л ингээд хамаг юм толгоон дотроо явж яадаг юмаа хэрэгцүүлээд явж яадаг тийм хүмүүс болчдөг ч юм уу те нэг уран бүтээлч хүн чинь нэг цаанасаа нэг тиймэрхүү хүмүүс санагддیں۔ Тэгэхээр тэрийг гэхдээ ингээд хөгжүүлээд ингээд цаашаага ингээд яг манай хэнээр жоох юм. Яг энийг гарахтай тийм тийм. Ер нь бол яг хүн болгонд л тийм одоо чадвар тодорхой хэмжээнд байдаг л гэж би боддیں۔ Зүгээр яг тэрийг ингээд хөөгөөд өөрийн болгоод яг ингээд нэг хөгжүүлсэн хүн ингээд явандаа мэрэгжлийн болдог ч юм уу те. Тэр нь одоо уран бүтээлч болдог гэж боддог. За тэгвэл өөрчлөлт асуух. Хоёр дахь нь бас нэг юм асуусан юу гэлээ нөө нэр томьёоны талаар. Тий. Яг хөө тэр нь бол уран бүтээлч болохоор яг юу гэж хэлж болох юм бол одоо нэг одоо англиар бол creative гэж ярьж байна шүү дээ. Тэр нь арай нэг юм нийтлэг одоо нэр томьёо гэх юм да. Тэр нь нэг жоохон юмыг одоо бүтээлчээр одоо арай нэг юм өөрөөр сэтгэж хийж байгаа хүний чинь creative гэж хэлж байгаа шүү дээ. Тэр нь одоо артистик гэхэлэр илүү ингээд наривчлаад яг нэг илүү нэг уран бүтээл рүү н ороод явж байна гэсэн. Яг ерөнхийд нь одоо шин артистик гэдэг үг дотроо креатив гэдгийг утгыг агуулад байна гэсэн үг. Тийм. Ер нь бол креатив гэдэг чинь юмд ингэж бас одоо оруулж одоо хэрэгжилж болдог тийм чадвар явж байгаа хгүй тий. Одоо шинжлэх ухаан дээр ч гэхэд одоо манай найз одоо яг тийм одоо
microbiologist одоо microbiologist ахгүй. Бүр ингээд нөгөө нарийн эдисийн одоо судал шинжилдэг тийм хүн байж тээ. Тэгэхээр тэд нарын одоо яг нөгөө судалгааных нь ажилд нь манай нөгөө уран бүтээлчдийн одоо бас нөлөө хэрэгтэй болдог гэд яг ирж уулзж байсан байхгүй. Яг урлан дээр ирж мэрээ. Тэр нь яг яагаад тэгэхээр уран бүтээлч хүмүүс ч ямар ч тийм нэг яг тэд нар шиг юм нэг хууль дүрмэнд баригдаагүй амар задгай сэтгэхэд юмыг ямар ч одоо тийм одоо проблем байсан те өмнө ингээд юм тавих одоо шин за нэг юм аяг байлаа гэд ингээд одоо яг нэг тийм practical хүмүүс одоо нэг тэрий чинь одоо шинжлэх ухааны талаас нь ингээд за энэ бол төмрөөр хийсэн ч юм уу те ингээд дулаана тэдэн минут барьдаг ч юм уу ингээд нэг тиймэрхүү одоо зүйлүүд явна шүү дээ. Тэгэхээр уран бүтээл талаас нь энэ чинь ингээд энийг ингэж харуулвал ийм болчих юм байна гэж хэлдэг юм уу. Нэг шал өөр өнцгөөс нь өөр ингэж харна шүү дээ. Тэгэхээр тэрийг нь одоо ингээд хөгжүүлэхээр чинь ер нь одоо юмд ингээд орж ирдэг creative гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг нэг artistic гэхээр ингээд яг тэр дотроо наривчлаад тодорхой хэмжээний янз янзын төрөл рүү одоо шинэ дуу зохиод хүн бол ингээд яг одоо зүгээр нэг creative хүн гэвэл нэг зүгээр ингээд ингээд одоо яаж зохиолын дуу муу бол бас creative шүү дээ тэр чинь. Гэхдээ яг artistic үү гэдэг чинь бас маргаантай зүйл байхгүй тийм. Тэгэхээр яг хажууд нь бүр ингээд наривчлаад одоо ингээд сонгодог урлагч гэдэг юм тийм. Бүр нэг тодорхой уурсгал чиглэл ингээд дагуу ингээд уран бүтээл хийж яах гэдэг чинь илүү artistic болж байгаа. Тэгэд тайлбарт болох. Окей. Та түрүү илүү нөгөө нэг уран бүтээл сэтгэлгээгээ одоо хөгжүүлээд явж байгаа хүмүүс илүү уран бүтээлч болж ин гэдэг ч юм уу те яг артист гэдэг хүн болж ин гэдэг талаар ярьсан те. Тэгэхээр тууштай буюу одоо туршлагатай хүмүүс илүү туршлагатай байх тусмаа уран бүтээл сэтгэх хүн илүү сайн байна гэсэн үг болж байна тийм ээ. Тэгээ ерөнхийдөө бол тийм л одоо хичээл зүтгэл байж ажил юунд ч байсан л хүн одоо сайжрал илүү мэрэгшэл явна шүү дээ. Яг урлаг бол яг ялгаагүй шүү дээ. Одоо би зурхгүй удаан суухлаар гар ингээд төсөрч ингээд буцаад яг нөө ритмэнд орох гээд буцаад ингээд яг нөө ингээд зурх тэр нөгөө нөхцөл байдалтай орох гээд бас ингээд дахиад замдал туулах юм уу те. Ялгаагүй бас сэтгэлгээний хувьд ч гэсэн ингээд яг уран бүтээл боловсруулах гээд ингээд бодоод явахгүй ингээд зүгээр ингээд хайчих шүү дээ нэг хэсэг. Тэнгүүд ингээд юмнаас жоохон төсөөрөөд яг ингээд арай өөрөөр бодоод өөр хэмнэлтэй болчдөг гэх юм уу те. Тэгэхээр буцаад яг тэр уран бүтээлийнхаа одоо тэр сэдв санаа руу ингээд төвлөрж орно гэдэг чинь бас яг одоо нэг бодлын нэг юм одоо сахилга батын асуудал ч юм уу те. Одоо өөрөө өөртөө төлөвлөгөөтэй зорилготой өөрөө өөртөө хянууртай байх ч юм уу нэг тийм болдог байхгүй. Яг уран бүтээлч хүний одоо мэрэгжлийн төвшөнд л юм хийх гэж байгаа бол бүх юмаа л яг ингээд төлөвлөөл тэ бүх юмыг нь яг ингээд одоо биеийн тамирын одоо спортын мастер шиг л тэ тэр хүмүүс чинь ингээд байнгын бэлтгэлтэй байж ажил тэмцээнд орж одоо ялт гаргана шүү дээ тэ одоо амжилт гаргана шүү дээ. Тэгэхээр уран бүтээлч хүн бол яг ялгаагүй байна. Яг юмаа ингээд яг өөрөө өөртөө л яг чухлаар одоо нэг асуудал юу байхгүй. Хинч одоо яг уран бүтээлч хүнийг энэ мэрэгжлийн хүн байна. Энэ одоо мэрэгжлийн биш вэ гэдэг ингээд хэлэхэд утас жоохон хэцүү зүйл байхгүй. Амар нээлттэй зүйл болохоор. Зүгээр хүн өөрөө өөртөө хэрвээ мэрэгжлийн уран бүтээлч болъё гэж бодож байгаа бол тэр өөрөө өөртөө тэрийг хүлээн зөвшөөрөөд дагаад яг тэр мэрэгжлийн уран бүтээлчийн хариуцлага гэж юу юм бэ гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгэхээр юу вэ гэхээр өөрөөсөө хяналт тавих асуудал шүү дээ. Ер нь бол өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй, өөрийгөө цэнэглэх хэрэгтэй, өөрийгөө хурцлж ингэж юм ингэж одоо тий өгшөө сайжруулж хийхин төлөө ч юм уу, зорилготой ч юм уу тий яг ингэж зүтгэлтэй тэгж явахыг л хэллээ шүү. Тэгэхээр тэрэнд бол яа харахгүй л яг одоо тийм одоо бүгд одоо яг хичээл зүтгэл хамгийн нэгдүгээр. Тэгээд явах тусам тэр чинь ингээд туршлага болоод хоримтлагдаад одоо баяжаад явна шүү дээ. Тэгээд удаан явсны дараа тэр чинь ингээд нөгөө ингээд тууштай тэрийг ингээд түлхээд явсны дараа
яхаарахгүй нөгөө амжилт гарах одоо магадлал нь л илүү л өндөр болно шүү дээ. Ерөнхийдөө тиймэрхүү. Тэрнээс бол яг 7 хоногт тэдэн цаг суугаад тэдэн цаг зураад амжилттай болно гэсэн юм байхгүй. Тэр бол ерөөсөө харцангуй зүйл. За энэ дээр бас нэг сонир асуудал гарч уран бүтээлч хүмүүст нэг арга барил гэдэг нэг юм байдаг те. Өөр арга барилтай өөр яг нэг ижлэгийн юм хийж байгаа мөртлөө. Би нэг юу үдчихсэн аахгүй юу? Үзэсгэлэн галерей. Тэгээ тэрэн дээр хоёр зураачийн талаар нэг нь Пикассо нөгөөд нь болохоор найз юм блэ. За ямар ч гэсэн тэр хоёрын талаар гарч ирсэн. Тэгээ хоёр өөр арга барилтай. Гэхдээ хоёулаа зурах юунууд нь маш мундаг өндөр түвшинд төгөлжсөн. Гэхдээ би биенийхээ ингээд би бинийг хурцтай би бинийг ингээд явдаг байсан гэдэг тэр талаар. Тэгэхээр Матис нар л хата. Оо яг зөв. Матис Пикассо sorry. Тэгээд яг энэ хоёр хүний жишээл арга барил нь өөр талаар би сонсч байсан. Яг танд энтэй холбоотой хүмүүсийн арга барил бас чухал ахтай уран бүтээлч хүмүүс тэгэхээр маш гоё илүү тийм сонирхолтой тийм арга барилтай танд жишээ болгож ярихаар гоё хүмүүсийн талаар та дурдвал. Яг миний яг одоогийн уран бүтээлч тойрог гэхэд бол голдуу граффити стрит арт гэдэг хүмүүс байгаа шүү дээ. Одоо голдуу шүртгүүдээр зурдаг эсвэл ингээд хан дээр томор биер багсаар зурдаг нөхдүүд байгаа шүү дээ. Тэгэхээр хүн болгоны арга барил өөр. Хүн болгоны боловсруулж гаргаж ирсэн шийдвэр нь одоо өөр. Яг биенээсээ суралцах зүйл зөндөө байгаа. Байнга ингээд нөгөө мэдээлэлээ солилцож яадаг, хамт зурж яадаг, тэ хамтарч юм хийж яадаг, тэ. Гэхдээ тэр дундаас нь ингээд яг өөрийн гэсэн яг тийм арга барилын хүмүүс ингээд боловсруулаа гаргаад ирдэг байхгүй. Одоо яан хүн болгон өөрөөр зурж шүү. Тэр бол үнэхээр түгээмэл зүйл. Одоо уран бүтээлч хүн чинь насан туршдаа л яг нэг юма хийж хөөж сайжруулж явсаар байгаа л тий. Өөрийн болгож байна шүү дээ. Ялангуяа граффити гэдэг одоо шүрстэг бүдгээр зурж байгаа энэ урлагийн хүрээнд сурвал заадаггүй зүйл шүү дээ. Одоо өөр сурах аргагүй, өөр хүнээс сурдаг зүйл шүү дээ. Тэгэхээр тэр утгаараа хүн болгон чинь тийм одоо шинийг бүтээгч тэгээ өөрийн гэсэн арга барилаа боловсруулагч хүмүүс ахгүй да. Хууль дүрэн гэж байхгүй, баригдах юм байхгүй. Гол нь яг барьж байгаа нэг зүйл нь тэр нэг шүрстэг будагтай лаазлаа. Тэгээд хан болгон өөр те зурх цаг хугацаа сэдвээсээ хамаарад яаж хийх нүгэд хүн болгон ингээд нэг өөрийн гэсэн арга барилаа олчдөг байхгүй. Эсвэл ингээд нэг юм хоосон зай үлдчихвэл энийг яаж нэг амар хурдан бөгөөд одоо нэг тийм effective тэ нэг effect хийгээд ингээд гарах уу нэг тийм аргачлалд нар нь ч гэсэн бүрэлдээ тэ. Тэнгүүд тэр чинь ингээд нийлүүлээд цом болоод ингээд нэгтгэхэд нэг юм өөрийн нэг хүний стил нь бүрлж гин гэсэн үг байхгүй. Яг ингээд одоо зурж байгаа бүх найз нараа би ингээд зүгээр л бараг нэг тавьсан зураас нэг хэсэг яаж нэг хэсгийг нь зурснаас нь хэн зурсан бэ гэдэг нь айгүй тодорхой харагддаг. Тийм болчихдог. Тэгэхээр одоо тэр бол одоо яхахгүй л өөрөө оролдож өөрөө хийж ажиллах бүрэлддэг тийм зүйл байгаа л да. Янз янзын арга байна. Одоо шинэ нэг жишээ гэхэд одоо манай энэ Melbourne Wrong гэдэг алдартай залуу байгаа. Everfresh гэдэг crew-ийн гишүүн ер нь бол одоо бол нэлээд өндөр зэрэглэлийн артист болоод ингээд музей эднэрээр ингээд үзэсгэлэн гаргадаг тийм хүн болсон. Яг миний л санаж хахад одоо яг манай энэ тойргийн одоо бид нараас илүү ингээд төрүүлээд ингээд юмыг хараад явжаад юм хийдэг гэсэн тийм залуу гэж хардаг байхгүй. Томруулж одоо нөгөө хөрөг мөрөг гэднэр бодцоор зурх юм дээр нөгөө масштабыг нь томруулах тэр аргыг нэг айгүй хялбархан аргаар ингээд одоо технологи ашиглаад гар утсаараа ч гэсэн одоо хийж болдог. Одоо бол ингээд хүмүүс Google Grid гэж юм яриад байгаа. Тэгээд зүгээр ингээд дээр үед бол одоо тайлбар бол юм байхгүй одоо юм чагт зураад одоо энэ дээр үн сүмийн хан ман дээр зурдаг ингээд тэгээд масштабыг нь томруулдаг шүү дээ. Одоо тэр нь яаж одоо хийдэг вэ гэхээр ингээд цаасан дээр зураг зурчаад та нэг юм зурнаа. Тэгээд дээрэс нь ингээд яг нөө яг тэр зурган дээр ингээд чагт тавьж шүү дээ. За хан нь одоо ямар хэмжээтэй байж байна. За 3 барьцхан 4 гэхээр ингээд 3 чагт 4 чагт гингүүд метр квадрат юм чагт гарч ирж шүү дээ. Тэгэхээр ингээд хан дээрээ төрүүлээд тэр чагтаа зурчаад жижиг зургийг харангуй за эхний дөрвөлжинд нь ийм зураас эндээс ийшээ явсан ийм зураас байна. Тэгэл тэрийг өгвөл хоёр дахьт нь тэгвэл эндээс ийшээ явсан байна гэдэг. Тэнгүүд тэрийг хөвөө явахлаар чи яг нөгөө
цаасан дээр зурсан зураг чинь масштабаар томоор гараад ирж байгаа байхгүй. Тэр бол бүр эртний одоо сэрэг мандалтын үеэс л явж исэн харгачлал байхгүй. Тэнгүүд манай хүний зохиосон гэх юм одоо зүгээр нэг хамгийн түрүүл гаргаж ирж хэрэглэсэн л гэж би боддоо. Яг юм тэгшин зураас мураас байх шаардлагагүй мөн. Зүгээр л юу бол юу байвал одоо бид нар ч өөрсдөө бол яг RAW гаргаж ирэхээс өмнө бас ашигладаг байсан л да зүгээр одоо тоосон хаан дээр зураг зурлаа гэхэд яг ингээд зургийг нь одоо нөө зурх гар утсаараа авсан зургаа ингээд Photoshop ч юм уу те эсвэл ингээд апн дээр ингээд тийш та бидний үеч одоо ап мапч байгаагүй л те Photoshop-оор л ингээд байгаа зургаа ингээд нөө opacity-г ингээд нөө багасгаад ингээд тоосгон дээр байрлуулахаар ингээд тоосны чинь зураасууд нь харагдаад ирнэ шүү дээ. Тэнгүүд ингээд тоолчдаг байхгүй. За ингээд толгойных нь хэмжээ нь одоо дээж доороос 20 дахь тоосгоноос тий. Тэгээд хажууд жишээ ингээд 3 тоосгоны ингээд масштаб нь тэнд ингээд одоо ийм зураас ингэж явдаг ч юм уу ингээд нүдэн тэнд нам нь ингээд тодорхой болдог ч юм уу тий. Яг юм цулгаан хан дээр утгач айгу хэцүүлчихдэг байхгүй. Тэнгүүд манай хүн зүгээр ингээд нэг юм юу ч хамаагүй ингээд зураас тавиад амар мөрий сарай ч хамаагүй юу ч байсан хамаагүй тий. Тэнгүүд зураг байрлуулах зэрэг тэрнээсээ баримжаа аваад ингээд хөөж болдог болчихдог байхгүй. Яг хөө тэрний бас нэг арга нь зүгээр одоо шинэ заримдаа бол хэрэгэлдэг юм зүгээр ингээд лент наачдаг байхгүй. Тастаа жижигэн тий. Тэнгүүд тэр ханныхаа яг тэр лент наацсан зураг авчих штэ. Дараад нь дээр нь зураг байруулахаар ч яг за эндээс тэр хавцаа ингээд зураас нь явах юм байна гэд үндсэн нэг гол зураас чинь тодорхой болдог. Дараад нь тэгэхээр лентүүдээ хуулаад авчих штэ. Тэнгүүд чинь зураас чинь ингээд айгуугаа цэвэрхэн гараад ирдэг. Тэрнээс ингээд юу бол юу ашиглаж байна зүгээр прожектор ашиглаад одоо дотоод жижиг хан маань бол зүгээр прожектор тавиал үндсэн зураас нь л байхад бол надад шууд ингээд л нөгөө фото зураг руугаа хараад зурхад ингээд айгүй боломжтой болчихдог. Гэхдээ зүгээр л яг тэр нөгөө баримжаагийн л авах арга л да. Тэр бол зүгээр яг техник тал юм байхгүй. Тэр бол яг яа харахгүй нөгөө хүн болгонд одоо бол яг томор зурж байгаа хүн болгон ашигладаг одоо тийм аргачлал болоод тогтцсон тийм зүйл анзаарэгдэж байна. Тэрнээс яг нэг зурх гүйцэтгэл нь бол ямар л ямар гэж болно шүү дээ. Тэр бол үнэхээр хүн болгон үнэхээр өөр зурдаг өөр юм гэсэн тийм учраа олцсон л хүн чинь л одоо урлагаар амьдрын шүү дээ. За дараагийн асуулт болохоор би уран бүтээлчийн хэмнэлтэй холбоотой асуулт асуух чинь танаас зарим уран бүтээлчид одоо 10 зураг зурчаад тэрний нэг нь ингээд амар гоо шилэгдмэл зураг болоод байдаг. Зарим хүмүүс болохоор 10 зураг харуулаа яг нэг одоо төвшөнд яваад байдаг. Гэхдээ дижэр бүгд муу бол биш нэг дундаж те. Төрөний ярьдаг маань бол нэг зураг сайн бусд нь бүр муу ч юм те. Зарим хүмүүс болохоор 3 нэг дунджаас тээгүүр үлдсэн 7 нэг дунджаас жоохон доогуур гэдэг ч юм уу те. Энэ бол миний бодлоор яг нэг цаанаасаа өөрийнх нь явж байгаа химнэл нь болов гэж бодоод байгаа байхгүй. Тэгээд яг энэний талаар та тайлбарлавал энэ одоо арга барил эсвэл сэтгэлгээ сэтгэхүйтэй холбоотой юм. За одоо юу ч тайлбарлаа. Ер нь бол нэг энгийн аргаар ихэд зүгээр л уран бүтээлч юм одоо урлагийн амьдрал гэдэг чинь зүгээр нэг урсж байгаа гол шиг л зүйл байгаа байхгүй. Яг байнгын ингээд урсч байгаа хөдөлгөөнтэй тий. Тэр дундаа ингээд яг уран бүтээлээ хийгээл явж байхад бол яг тэр цаг үедээ тохируулал юм нь одоо шингээгээл гаргаал идэг л гэсэн. Тэгэхэд зарим нэг нь яг тэр үедээ бусад өөр нэг үйл явдалтай ч юм уу те нийгмийн нөхцөл байдалтай ч юм уу ингээд тодорхой нэг цаг хугацаанд одоо нөхцөл нь бүрэлдээд яг ингээд хүмүүсийн анхаарал илүү ордог ч юм уу те. Яг нэг донжон олцсон ч юм уу нэг тим сэтгүүгээр гүйцэтгэл нь гоё байдаг ч юм уу ингээд яг ингээд нэг нөхцөл байдал нь бүрэлдсэн тохиолдол гарна шүү дээ. Тэр уран бүтээл ингээд цаашаа нөө вайрал болоод ингээд цацагддаг гэсэн үг те. Гэхдээ уран бүтээлч хүн бол би миний л бодол шүү дээ. Зүгээр хизээч энэ амжилттай болноо гэж ерөөсөө бодож зурдгүй. Зүгээр л зураг болгон амжилттай болно л гэж зурна шүү дээ. Одоо би шинэ юм хийвэл энийг яаж гоё болох вэ? Одоо гоё санаа ороод ирэнгүүт ингээд хөөгөл явал ерөнхийдөө уран бүтээлч гэдэг чинь байнгын тийм нэг туршилт хийдэг те. Одоо нөө
ямар нэг эрсдлийг ингэж байнга үүсгэж тэрийг ингээд давж явдаг тийм одоо процесс аахгүй. Тэгэхээр тэр дунд нь заримдаа оновчтой зүйл гарч ирнэ. Илүү их алдах тохиолдол зөндөө л. Гэхдээ ингээд алдаа гэдэг чинь бас алдаа биш байхгүй. Зүгээр л энэ яагаад болсонгүй вэ гэж судлах хэрэгтэй. Амжилттай болоод гівгэн тэгээ хүн болгон ингээд амар тэрэнд нь таалагдаад нэг уран бүтээл ингээд дэмжигдээд яваад ивэл бас яагаад юунаас болоод энэ нэг амжилттай болчих вэ гэдгийг бас судлаад өөрөө өөртөө ойлгож авах юм тийм л юм анзаарэгддэг. Тэрнээс бол яг ингээд уран бүтээлч болгоны ингээд өөрийн гэсэн тийм бас арга барил стил одоо нөгөө карьераас хамаарах зүйл зөндөө байна л да тийм. Зарим уран бүтээлч одоо миний л тойргийн хувьд бол ингээд яг нэг стилээ барьж аваад тэрүүгээ давтамжтай юм хийдэг хүмүүс байна. Тэгтээ яг тэд нар сайн уу муу юу гэдэг бол бас ингээд харьцангуй зүйл те. Үзэгчдийн л шийдэх зүйл. Уран бүтээлчийн хувьд бол зүгээр л ийм хийгээд энэндээсээ илүү их одоо нэг одоо таашаал авдаг ч юм уу те одоо нэг сэтгэлийн ханамж аваад тэр нь ингээд хүмүүст яг ингээд мэдрэгдэг байхгүй бас нэг бодлоо. Яг ингээд өөрөө дуртай ингээд сууж зурсан зурагч ингээд санаа нэг энерги агуулдаг ч юм уу те нэг харвас нэг ингээд нэг дур татаад байдаг тийм бүтээл байдаг шүү дээ. Тэр ерөнхийдөө нөө сүнслэг гэдэг юм уу те нэг тийм юм хийхин төлөө хүмүүс ажиллаж шүү дээ. Тэрийг ингээд онхонч байна ингээд зөрхөнч байна те. Тэгтээ одоо шинэ би ингээд зөрчлөө гэж бодсон зураг өөр хүнд ингээд юу нь яг болцсон байна гэдэг гараад ирэх асуудалч байна те. Амар барьцгүй. Тэрнээс яг одоо энийг л гоё болгочлоо одоо энэ зарагдандаа ч юм уу те ингэж мөнгө бодож хийсэн уран бүтээлүүд хизээж явдаггүй. Тэр бол миний л одоо туршлагаас те. Эсвэргээрээ зүгээр чанартай одоо би тэгж л хэлдэг байхгүй ингээд хамгийн нэгдүгээрт яг өндөр зэрэглийн чанартай бүтээл байж аж те. Одоо уран бүтээлийнхэн шингээсэн тэр одоо үзэл бодол санаа илэрхийлэх гэж байгаа тэр зүйл нь байт юм уу, гүйцэтгэл нь байт юм уу те, өнгийн сонголт нь ч байт юм уу те ингээд нэг композиц одоо ингээд бүх тал нь одоо талыг нь эргэцүүлж хийсэн уран бүтээл одоо яа харахгүй л хүнд хүрэхээс өөр аргагүй ч юм уу те нэг тийм нөхцөл байдал бүрдүүлэх хэрэгтэй байдаг. Тиймэрхүү юм да. Бид нарыг маш сайн бүрдүүлэх юм бол нэг огтлцол гаргалаа л амжилт нь хүрээд байна те. Тийм. Тэгтээ тэгээд бас ерөнхийдөө барьцгүй яг цаг хугацаа чинь бас ингээл нөгөө урсж байгаа зүйл шүү дээ. Тэгээд одоо өнөөдөр бид нарын ярьж байгаа зүйл чинь ингээл шууд ингээл амнаас гараал хуучрал явж шүү дээ. Яг ялгаагүй уран бүтээл чинь бас ингээл яг хөврөөл гарч идэг зүйл те. Өнөөдөр би нэг юм хийгээд гоё гэж бодож байсан зүйл одоо ингээд нэг цагийн дараа гэхэд ингээд онцгой болчихдог ч юм уу те. Эсвэл ингээд би нэг амар мундаг санаа төрчлөө яг ингээл яг мартчихгүй юмсан гал ингээл тэмдэглэж авдаг ч юм уу те ингээл эсвэл ингээл нэг гяс ингээд бүдүүт зураг мөргийг гаргаад тавих ч юм уу тийм нөхцөл байна. Маргааш ч юм уу нэг хэд хоногийн дараа ч юм уу нөгөөдгөө гинт санаад ингээд харахаар тэгээ юугаа бодож байсан амар мангар юм ч байна. Тэгэл ингээд нэг хүний тархич нь өөрөө ингээд сонио ажилтдаг болохоор яг тэр хэмнэлээ дагаад уран бүтээлч болгон ч өөрөөр юм аяд өөрийн өөр гэсэн хэмнэлтэй ч юм уу нэг тийм бэл байгаа хэрэгтэй. За дараагийн бас нэг ярих хэрэгтэй юм байна. Энэ болохоор түрүүн бас хоёлаас ярианд ордсон орчны талаар. Орчин бүрдүүлэх тухай маш чухалчилж үздэг бүх уран бүтээлчид. Тэгээ таны хувьд бас өөрийн жишээн дээрээс ямар орчин бүрдүүлж яаж ажиллаж ив. Тэр нь илүү өр бүтээлтэй байлаа гэдэг жишээ ярил. Яг хөө ер нь бол уран бүтээл яг хийхин тулд мэдээж орчин айгүй чухал. Хамгийн түрүүнд бол орчин гэдэг нь яг ингээд эргэн тойрон нэгдүгээрт хэлж байна те. Хоёрдугаарт яг сэтгэл зүйн асуудал байдаг. Хүн одоо шин би одоо мөнгө төгрөг ч юм уу те ингээд нэг хайр дурлал ч юм уу одоо юу ч гэдэг ингээд амьдралын асуудал дунд явж штэ те. Тэгэхээр ингээд заримдаа яг гэдэг чинь хүнийг түлхээд нэг өөр мэдрүүлэх ч юм уу те. Ингээд илэрхийлэх нэг тийм бодол төрдөг ч юм уу те нэг мэдрэмж төрдөг ч юм уу те. Яг тэрийг нь барьж аваад хийсэн зүйл одоо нэг бодлын заримдаа амжилттай болдог ч юм уу те. Тэгэхэд яагаад гэдэг чинь яг нэг нөхцөл бүрдэж штэ те. Зүгээр яг хамгийн наацхан зүгээр л одоо урлан гэдэг чинь зүгээр яг нэг уран бүтээлээ одоо
бүтээлч тийм орчин байж явах хэвээр тий одоо энд суугаад одоо урландаа суугаад зураг зурх галзуухныхаа ширээн дээр суугаад зураг зурх хоёр чинь шал өөр л зүйл байхгүй. Тэгэхээр одоо миний нэг ярьдаг зүйл нь ерөнхийдөө яг хүн өөрийгөө бас яг ингээд тэр нөхцлөө бүрдүүлээд яг тэр орчин ингээд бэлэн байж иж тэгээ нөгөө нэг оновчтой санаа манай шин санаа манай орж ирэхэд ингээд бэлэн байж явах хэрэгтэй ч юм уу те. Одоо нэг юм өөрөө нэг тийм хүлэн авахч шиг те антентай ингээд сууж яддаг ч юм уу нэг тийм л юм байгаа байхгүй. Тэгээ яг ингээд санаа орж ирэнгүүт нь ингээд шууд бэлэн гарах тийм орчин байж иж бас уран бүтээл байдлаар явна. Гэхдээ бас харцангуул зүйлтэй тэгээд яг би өөрөөсөө анзаарч байгаа зүйл нь ингээд яг одоо эн чинь уран бүтээлч болохоор уран бүтээл нь надаас гарч байгаа зүйл нь яг миний одоо нөө бас юм үргэлжлэл шүү дээ. Гэхдээ ингээд надад дотор бодогдож байгаа зүйлийг гадагшлуулж байгаа нэг тийм сууг байхгүй. Тэгэхээр миний сэтгэл санаанд яг юу өрнөж जैन миний уран бүтээл яг тэрийг л ингээд одоо илэрхийлсэн маягаар гарч ин шууд утгаараач шүү дээ ингээд нэг өнгөнч байт юм уу юм ч байт юм ер нь зураг харахаар нэг мэдрэмж төрдөө шүү дээ. Тэгэхээр яг тэр одоо өнцгөөс нь ингээд үзэхэд хүн өөрөө одоо ингээд амьдралаа ингээд зохицуулаад нойр хоолоо зохицуулаад тэг яг ингээд нэг бие махбод сэтгэл зүй одоо зөв эрүүл сэтгэлээр ч юм уу одоо нэг шин соргог зүйл ингэж бодож хөөцөлдөж явж байгаа хүнээс илүү шин соргог тийм оновчтой уран бүтээл гардаг ч юм уу те. Тэгвэл яг тэр нөгөө нэг урлан гэдэг тэр нөхцөл нь орчин байж иж яг ингээд одоо хоёр юмны нэгтгэл болж шít. Нэг тиймэрхүү аргаар ерөнхийдөө уран бүтээл гардаг гэж боддог. Тэрнээс одоо шин тодорхой нэг мэдрэмжээ ингээд бас ингээд хөөх асуудал байдаг. Одоо миний ард байгаа зураг болохоор яг ингээд яг 2-3 өдөр ингээд айгүй сайхан суугаад яг ингээд нөгөө урсгалаар явж чи дундуур нь ажил гараад ингээд нөгөө нэг хэмнэл нь алдагдчихгүй. Тэгээ одоо би дахиад яг ингээд суух гэхлээр яг нөгөө дахиад бүх тэр бодож исэн мэдрэмжүүдээ буцааж цуглуулах ч юм уу нэг тийм ажил болж байгаа байхгүй. Тэхийн тулд би одоо баг ингээд нөгөө өөрийгөө сэтгэл зүгээрээ буцаад энэ зураг зурж исэн үедээ аваачих хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэр одоо орчин гэдэг чинь бас нэг бодлоо тийм. Эсвэл одоо шинэ өөр хөдөө газар өөр газар очиод зураг зурхын тулд би бас сэтгэл зүй бие махбод нэр ингээд бас урьдчилаад бэлдэх ч юм уу те. Одоо бэлтгэлд ордог байхгүй. Тэгээд уншиж судлана, тэ хинтээ юу хийж байгаа вэ, хин зориулж юу хийж байгаа вэ гэдэг ч юм уу те. Ингээд яг өөрөөргөө нэг жоохон сайк гэдэг байхгүй. Одоо хайп болгож штэ. Одоо өөрийгөө за чи чадаа шүү. Энэ нь бол одоо ингэж энэ өнцгөөс нь ийм энергиэр хийвэл болно гэдэг. Яг тэр орчноо бүрдүүлээд одоо бэлтгэлтэй орсон ажил бол одоо уран бүтээл айгу амархан гардаг ч юм уу тийм нөхцөл байна. 80 зодоод нүдээд ингээд балбаад явдггүй тийм үеч байна. Тэгээ бүх юм бүрэлдсэн ирнэ бас явдггүй ч юм уу. Тэгэл янз янзын зүйл байгаа л да. Одоо энэ creative block гэдэг нэр гэж ярьдаг шүү дээ. Ингээд зарим хүн болгонд л тохиолдог уран бүтээл хүн болгонд таардаг зүйл байхгүй. Ерөөсө burn out болдог тийм ингээд. Зураг зурх одоо би угсаал одоо над өөрийн жишээн дээр л ярихад бол ингээд багасаа л одоо миний нэгдүгээр хайр зураг л байжсэн те ингээд яваал амьдралын нэг хэсэг болцсон те. Гэхдээ заримдаа ерөөс зураг зурх сонирхолгүй болчихдог юм те. Ерөөс ингээд сэтгэл хөдлөхөө болдог ч юм уу ингээд хүн зүгээр ядраа шүү дээ бас те. Бас нэг юм баян хийгээд байна гэдэг чинь хэцүү шүү дээ. Тэр бол ингээд одоо байнгын тохиолддог тийм зүйл болохоор өөртөө энийг яаж давах вэ гэдэг аргачлалаа бас боловсруулж одоо өөртөө тохирох тэгээ аргачлалаа хүмүүс олсон тохиолдолд бас ингээд давж болдог зүйл байхгүй. Тэгэхээр тэр нь янз янзын юм байна шүү дээ. Хүн болгон өөр болохоор чи өөрийнхөө тухайд л яриад байна. Бус хүмүүс юм ч болохгүй. Зүгээр л нэг хамгийн наазахын жишээ нь хэрвээ ингээд гараас ерөөсөө ингээд суугаад зураг гарахгүй ингээд мэдрэмж нь байхгүй яваад байвал би зүгээр хайчтай.
Зүгээр яваад кино үздэг ч юм уу те, концерт үздэг ч юм уу те. Эсвэл зүгээр гараад алхдаг ч юм уу, дуугаар явдаг ч юм уу ингээд нэг орчингоо өөрчилчихдөг байхгүй. Тэнгүүд ингээд нөгөө бүх юм чинь л эргэн тойрон чинь буцалж штэ, амьдрал өргөнж штэ. Тэгэхээр тэр дундаас чинь ингээд зүгээр ингээд санаа чинь явандаа ингээд нөхцөл бүртгэр ингээд хувраад хороод ирдэг. Тиймэр одоо амьдралын нэг хэсэг зүйл шүү дээ. Тэгэхээр одоо амьдралын дунд нь орж буж хинжээж яг бүх юмны шийдэл нь бас амьдралаас гарч ирдэг гэх юм уу те. Дээр нь ингээд яг өөр одоо яг нэг жинхэнэ надаа ингээд таалагдж байгаа тийм уран бүтээлчин ч юм уу те, одоо эсвэл концертын ч юм уу, эсвэл одоо юу ч байдیں۔ Те нэг чанартай уран бүтээл үзэхэд эргээд бас надаа санаа ургаад гараад ирдэг ч юм уу те, эсвэл энээс чинь ингэх юм байсан юм байна штэ, эдгээр ч гэдэг. Нэг тиймэрхүү аргачлалж байна. Тэгэхээр ингээд заримдаа нөхцөл байдал өөрчлөх хэрэгтэй ч байдаг те. Хей залуусаа. Бид бүхний амьдрал хэрэгтэй нэгэн аппликейшнийг өнөөдөр би танарт танилцуулах гэж байна. Бидэнд яг хэрэгтэй үед интернетгүй болох эсвэл дата дуусах үе маш цөөнгүй гардаг те. Тэгвэл нэг л татаа суулгачихсан байхад хөдөө гадаа интернетгүй үед ашиглах боломжтой болор тойлын аппликейшн үйлдвэр бэлэн болжээ. Version 3 дээр Орос, Хятад 2 хэлний нэмсэд нийтдээ 6 орны хэлийг багтаасан байна. Үүнд Англи, Орос, Хятад, Солонгос, Япон, Герман гэх хэлүүдийг нэмсэн байна. Ер нь монгол хэлийг нэмэх юм бол нийтдээ 7 орны хэл юм байна шүү. Мөн тойл бичгийг ашиглахдаа хайх үгээ заавал гараараа бичээд бол шаардлагагүй. Энэ өөрөөр хэлбэл хайх үгээ шууд хэлээд дуудлагаараач хайчих боломжтой. Бас давхар аялгаач шалгачих болно шүү. Үүнийг бидний сайн мэддэг чимгээ системийг болортод нэвтрүүлсэн нь энэ аппликейшнийг ашиглахад үнэхээр хялбар болсон байлээ. За тэгэхээр хэдүүлээ энгийн жишээг нэг дурч үзье. За утас руу ороо, болортод аппликейшн руу ороо. Баруун доод хэсэгт нь болохоор чимгээ системийн лого байгаа. Тэрэн дээр нь дарангууд Англи, Монгол гэсэн хоёр туг байгаа. Тэрэн дээр Монгол дээр нь дуудлага шалгаж үзье. За цагаан сар. Өсөөд илэрч олон дэлгэрэнгүй мэдээлэл бүх мэдээлэл нь бол гарч ирж байна. Дараагийн гайхалтай зүйл нь хайхаж байгаа үгээ монгол бичгээрээ, мөн гадаад үгийг бас монгол бичгээрээ бас давхар хайж болно шүү. Та бүхэн өөрийн таньдаг хүмүүс бас өөр монгол найз нөхөдөө энэ мэдээг дуулгаарай. За тэгээд бидний утсанд хэрэгэлдэггүй маш олон аппликейшнууд байдаг ч энэ бол яахаарахгүй хүн болгоны утсанд байх ёстой. iOS, Android үйлдвэрлэлийн системийн бүрэн дэмждэг маш гоё аппликейшн болж байна. За уран бүтээл сэхлийн талаар хоёлаа зөндөө юм ярьлаа. Тэгээ миний асуулт ч ерөнхийдөө дуусах дэше хандж байна. Нэг асуулт байна. Тэр нь болохоор одоо би таны илүү уран бүтээлч гэхэлэр уран бүтээлч маш олон төрлийн уран бүтээлүүд, урлагийн төрлүүд байгаа учраас одоо яг таны яг мэргэжсэн талбарыг асуухад яг таны яг одоо ажиллаж байгаа энэ стрит арт гэдэг чиглэл дээр амжилтыг нь яг юугаар хэмжиж байгаа вэ? Ямар уран бүтээл амжилттай гэж явж байгаа вэ? Тэгэл ер нь бол бас хэмжихэд бас сонирхол зүйлтэй. Одоо нэг талаас нь харахад за нэр хүндийн асуудал байна те. Одоо хүмүүст хүлээн зөвшөөрөгдөх ч юм уу те. Тэр бол яг бодоод нэг юм байгалийн нэг сунган шалгаруулалт шиг зүйл байгаа. Хин одоо шинэ ингээд яг нэг жишээ хэлэхэд одоо шинэ амар мундаг зурдаг нэг залуу уран бүтээлч гараад ирээ. Тэгтээ ингээд дөнгөж эхний жилдээ зурж байгаа ч юм уу те. Тэгтээ ингээд 80 мундаг юм супер байсан ч гэсэн те. Тэрийг бол ингээд яг энэ бол одоо тийм хамгийн мундаг уран бүтээлч байна гэж одоо үнэлэхэд бол бас хэцүү. Тэгэхэд ингээд цаг хугацаанд ингээд яг бас ороод идэх байхгүй. Одоо олон жил яг тэгж хийсэн хүнийг илүү хүндэлдэг ч юм уу те. Ягаад гэвэл нөгөө яг урлагаар амьдрах гэдэг чинь угаасаа л хэцүү зүйл шүү дээ. Тэгэхэд ингээд одоо олон жил зүтгэсэн одоо хамгийн их зовсон нь одоо нэг бодлын амжилт одоо хүмүүс хүлээн зөвшөөрөгдөх ч юм уу те, нэг тийм өнцөг байж болно.
Тэгэхээр ерөнхийдөө бол нөө бас бид нар чинь нөө хийдэг зүйл чинь үзэгчдтэй болохоор яг үзэгчд нь өөрсдөө яг амжилт гэдэг зүйлийг чинь ингэж одоо тодорхойлдог гэх юм уу те нэг тийм хандлага байгаа. Тэр нь угаасаа уран бүтээлчээс ямар ч хамааралгүй зүйл шүү дээ. Хамгийн гол нь уран бүтээлч хүнээс хийж чадах зүйл нь зүгээр л чанартай гоё зургаал гоё бүтээлэл хүмүүс толиулах тий. Тэрийг нь хүмүүс ингээд одоо дэмжиж авч явал тэгэл амжилт гэх юм уу тий. Тийм байна. Миний залуучуудад зөвлөдөг зүйл болохоор нэг тийм байдаг. Зүгээр л урлаг мэддэгч бай, мэддэггүй ч бай, хинч харсан чанартай сайн бүтээлээ гэдгийг нь хүлээн зөвшөөрөх. Тэр төвшөнд л зурж чадвал бүтээлээ хийж чадвал чи ингээд амжилт, нэр төр юу ч гэдэг мөнгө төгрөг бүх юм чи ингээд тэрий чинь л дагаж орж ирдэг зүйл. Тэрнээс одоо би өөрөө хичээж те бүх одоо сэтгэл зүрхээ тавьж одоо жинхэнэ сүнсээ шингээж хийж байгаа зүйл тийм одоо өвцтэй чадвартай байна уу гэхээс шүү дээ. Яг ингээд нэг мөнгөний төлөө ч юм уу, нэр төрний төлөө ч юм уу ингээд нөгөө нэг жинхэнэ зөвхөн Instagram зориулсан ч юм уу нэг одоо TikTok зориулсан юм урлаг хийгээд нэг давтамжтай юм амархан хэлбэрхэн ер нь ингээд олон давтсан тиймэрхүү зүйл хийдэг хүмүүс бас байна л да. Гэхдээ тэр бол ингээд шал өөр байхгүй. Надад бол тэрийг ингээд харахад жоохон хэцүү л гэдэг юм. Гэхдээ ингээд бас тэрүүгээрээ хөөсөр байгаа одоо тэр баг нэг бодлын нөгөө маркетингийн арга хэрэглээд байхгүй, давтамжийн арга хэрэглээд байна шүү дээ. Харвас ингээд танигддаг ч юм уу те одоо хүн болгон хараад нөгөө амар хэлбэрхэн нэг нөгөө Банксигийн зургийг ингээл цолтураар хийсэн зураг байдаг ч юм уу те. Харвас Банкси байна гэд тэгээд нэр нь ингээд тогтцсон болохоор хүмүүс сайн муу хамаагүй тэрийг ингээд худалдаж авах гэдэг ингээд хүсдэг болчиход байна шүү дээ. Гэт чинь нэг бодлын зүгээр нөгөө маркетингийн арга явж байгаа байхгүй. Тэгтээ нөгөө талаасаа ингээд мэдээж нөгөө сэтгэлгээний те бусдаасаа өрмөц байх хэрэгтэй ч юм уу. Бас нэг тийм арга байна. Тэгээд одоо кино урлагтаар ч ер нь бүх талын хөгжимдэр ч явдаг шүү дээ. Зарим ингээд одоо commercial success гэж юм байна. Хажуугаар нь бас critically acclaimed гэж нэг бас нэг амжилт явдаг шүү дээ. Тэгэхээр одоо зарим уран бүтээл бол яг уран бүтээлийн төлөө хийсэн гэх юм одоо тий. Нэг тийм уран бүтээлч байна. Тэр нь одоо нөө үзэгчдийн хүрээ нь болохоор нийт ард иргэд биш тий. Яг миний үеийнгийн миний тойргийн уран бүтээлчдийнхаа тэднэртээ одоо ингээд голтуу бодож санаж тэднээс давах гэж юм уу те өрсөлдөх гэж юм уу нэг тодорхой нэг урлагийг нэг цааш нь хөгжүүлэх гэж түлхэж хийдэг тийм уран бүтээл гэж байна те. Тэрийг нь critically acclaimed гэж яриад байгаа. Тэр ихгүй одоо нөгөө магтахаас өөр аргагүй ингээд мундаг юм хийж байна. Гэхдээ тэр нь бас яг амжилттай гэхээр ихэнх нь үгүй. Яг нөгөө мөнгө болж хувирддаг байхгүй тэр чинь. Эсвэргээрээ ингээд амар их амжилттай мөнгө олоод байгаа тийм уран бүтээл байж бол тэ хүн болгон авах гал зүтгэдэг ч юм уу тэ одоо хүн болгон үзэх гээл одоо яадаг тиймэрхүү. Тэр нь болохоор илүү commercial бол popular одоо pop болчихж байгаа байхгүй. Тэгэхээр мөнгөн талаасаа тэр бол амжилттай тэ. Гэхдээ яг урлаг талаасаа амжилттай юу гэдэг чинь бас харьцангуй зүйл байна. Тэр бол бас ихэнх одоо pop хөгжим бол миний хувьд бол нэг урлаг гэхээсээ урлаг биш шүү дээ. Бүтээгдэхүүн гараад байгаа. Тэгэхээр тэр чинь ингээд ялгаа цалгаа зөндөө зүйл байна л да. Тэгэхээр тэр дунд нь ингээд сэлдэг зүйл шүү дээ уран бүтээлч. За Хискахта баярлалаа. Миний асуулт доослаа. Тэгээд зөндөө гой зөвлөгөө өглөө. Сая сүүл бүр залуучуудад зөвлөж хэлэхэд гээд бүр онцолж хэллээ. Би ч гэсэн бас зөвлөгөө олгож авнаа. Тэгээ манай үзэн сонсогчид гэсэн бас авах бах. Тэгээ хоёлаа дахиад нэг дугаар бэлт гэж төлөвлөж байгаа те. Тийм болно. Тий. За тэгвэл тэр дугаараар дахиад эргээ уулзцгаая төхөө. За окей. За тэр баярлалаа. За баярлалаа.